Энэ дэлхий дээр 6 тэрбум гаруй хүмүүс амьдарч байна. Нэг дэлхийн дээвэр дор амьдарч байгаа хүмүүн бид. Чухам юуны төлөө яах гэж амьдрдсан болоо? Мэдээж энэ асуултанд хүн бүхэн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшил, сүсэг бишрлээрээ хариулдагч. Заримдаа бид чухам яах гэж амьдарч байгаадаа ч дүгнэлт хийх завгүй ажиллаж хөдөлмөрсөөр л явна. Харин зарим хүний хувьд би бусдад байгаа зүйлээрээ туслаж, хайраар хандаж үйлчлэх гэж амьдарч байна гэж хариулах юм а. Энэ хүмүүсийн нэг бол Роза хэмээх энэ нэмэгтэй. Тэрээр 2011 оны 2 дугаар сард Бат гэрэлт ирээдүй төрийн бас байгууллагыг байгуулан асран хамгаалах үр хүүхэд төрөл садангүй хөгжлийн бэрхшээлтэй оюуны хомсдол сэтгцийн өвчтэй 10 тун иргэнийг 24 цагаар байршуулан асрах үйл ажиллагааг явуулж байна. Олон хүн мөнгө ахиухан олох бизнесийн талаар арга зам хайдаг. Харин Розагийн хувьд 4 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төв нээж ажилуулахаар сэтгэл зүрх шулуудан ажиллаа эхэлсэндээ гэж тэрээр ярьж байна. Би одооноос 4 жилийн өмнө мөнхийн эзэнд итгэсэн. Яагаад гэвэл би өөрөө өвчтэй байж байгаад бас эдгэрсэн байгаа. Тэгээ энэ зүйлээр дамжуулан бас бурхан надад бол энэ хүмүүст үйлчлэх тэр зүрх сэтгэлийг бас надад өгсөн байна. Яагаад гэвэл бид нар ч бас өнөөдөр ч гэсэн бие биендээ тэр хайраар хандаж чаддаггүй. Тэр хайрыг бас бид бусдад хуваалцаж, бусдад бас харуулсан гэсэн ийм зүрх сэтгэлтэйгээр би бас өөрөө залбирч байсан байна. Тэр үедээ бүр залбирлын өргөөнд очиод, одоо залбирлын цамхаг дээр очиод би юу хийх ёстой юм бэ? Бурхан минь танад харуулж өгч, илчилж өгч гэж залбирч байхад надад Бурханы хүүхдүүд гэсэн хараа өгсөн байна. Тэгээ энийгээ дагуу би залбирсан надад энэ харааныхаа дагуу үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах, амьдрах энэ бүхэл энэ зүйлийг бол Бурхан өгсөнд би бас маш их талархаж баярлж авдаг. Тэгээ миний энэ ажлыг эхлэгдчихсэн маш хүнд бэрхшээлтэй хэцүү үе байсан. Тэглээч гэлээсэн Бурхан өөрөө удирдах, өөрөө бүх зүйлийг хийсэн. Тэгээ надад бол хамгийн анх бол агентлаг дээр ороод зөвшөөрөл авах гээд орж байхад нэг ч хүн танихгүй байхад тэр хүмүүсийн ямар дамжуулан та хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлээч гэсэн юугаар яагаад ажиллаа эхэлсэн байна. Надад шантрах үе олон байсан. Харин сайн баг хамт олонны урам зоригийн үг, мөнхийн эзний хүч чадлаар ажил үйлчлэл маань амжилттай асран хамгаалагчд маань өөдрөг байна гэж тэрээр урам зоригтой ярьж байсан юм а. Харин өнөөдөр энэ асрамжийн төв 20 гаруй ам бүлтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Биднийг очиход дор бүрний ажилтай, завгүй, хөлмөрлсөн бүтээлч хамт олон угтлаа. Манайд ч одоо хөгжлийн харааны бэрхшээлтэй нэг асруулагч байна л да. Сосор урам гэдэг. Энэ асруулагч маань болохоор өнгөрсөн сая хавар энэ үндэсний сэргээх төв альжаал тайлах массажаар төгссөн. Тэгээд төгсөөд энэ дахилтад байдаг нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амралтын газар гэж байгаа. Тэдний захиралтай уулзаж ярилцаад тэнд за ямар ч байсан танаа хүнийг арга барил нь хэр байна гэдгийг шалгаатахыгээд 14 хоног тэнд ажилласан. Тэгсэн чинь цалинжуулж ажиллахаар болсон. Тэгээд тухайн байгууллагын шаардлагат нийцсэн ч юм уу. Тэгээд одоогоор сар ихтэй ажиллаад тэнд байж байгаа. Амралтын газар. Тэгээд Ариуна гэдэг одоо энэ тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг асруулагч байна манай. Тэр маань болохоор одоо энэ Сувдан Сондор гэдэг шүрэн урлагийн тийм газар сургалтанд сурж байгаа. Тэгээд эхнийх нь хийсэн юм гэх юм бол шүрэн баар хийлээ. Одоо тэгээд машины өрүүлийн бүрээс шүрээр уралж байна. Тэгэл цаашдаа суралцаад гүнзгий ирнэлтэй. Одоо бас нэг мегмар дорж гээд бас нэг манай асруулагч байна л да. Тэр болохоор гутлаар юм гутал хийх дуртай. Тэгээд тэр чиглэлээр одоо сургалтанд хамруулах санаатай байна да. Энэ төвийн зорилгоч асрамжийн газрын хүмүүсээ нийгэмшүүлж, нийгмийн амьдралд татан оролцуулж, чаддаг зүйлээ хийхэд нь туслаж, дэмжиж, амьдрах ухаанд сурах гэд анхаардаг гэсэн. Тийм ч учраас энэ төвийн хүмүүс диван ор хийж, гутал засч, гар урлал сэлбэр хийж, ногоо тарьж, үр бүтээлтэй амьдарч байна. Би энэ дээрээ одоо нэг урд нэг найз нөхдөдөө диван кресло хийдэг байсан. Тэгээд тэрийг одоо нэг материал агуулад нэг энэ манай жижиг тоо цог нийлээд нэг юм диван кресло хийгээл
байж байна да. Манай хүмүүс одоо тустай өөрөөсөө ажил өргөтэй. Одоо хөдөлмөрийн чадвартай улсаас олвол идж уучаад хэвтээд илгүү болцооныхоо өөрийнхөө биеийнхээ чадлаар болж өгвөл нөөц болцоогоо ажиллаж юм л хийх л тийм л сонирхолтой асуудал байгаа юм л да. Би анхны радио захиралтай бол бие биенээ мэддгөө таньдгөө байлаа. Тэгээ энэ одоо бидний надад асуулгын байгуулж байгаа байр маань энэ дэлхийн зөнгийн хөөгтийн асрамжийн газраас үлээ. Тэгээ эднийхээ тодорхой галчин тогтнох цохиудад хөөгтүүд нурлан баар тогт наалж цохиудад байхад би ирж эдний монтаж тогмогийг бүгдийг янзлж өгөөд тэгээ энэ талд тавьсан монтажд нуртгээ шатцмөр фаткл бүрд халахаар амир цогцмол бүртаж бүх цагийн сайн янзлж өгөөд тэгээ дөрөвдөд танилцсан. Тэгээ танилцаад би ингэж яасан чинь ямар чиглэлээр та ямар үйл ажиллагаа явуулах гэсэн чинь би хөгжлийн бэрхшээлтэй асрамжийн газар байгуулах гэж байгаамаа. Чи энд ажиллах хэрэгтэй билсэн. Тийм ээ. Хүнэтлээ юм байна. Би өөрөө ч хүнэтлээ явдаг юм байгаа. Тэгээд одоо юу яа. Тэнтэй хамтарч ажиллая гэдэг. Тэгээд би анханаас энэ байр орон сууцыг тогтчуулаад тэгээд энэ бүх юм хийлцээд тэгээд юу яалаа л да. Энд хамтарч өдөг хүртэл ажиллалаа. Бид хүний авахасаа өнөрт эн чин фармаараа хөлдөж энэ тогоо манай алуун тогоо манай шатж цоорч ирээд чинчилж ирсэн. Өнөө авт бид нар мэдээд юм хийж үзлээ. Тэгээд бид нар ч Батцмөрөөс анханасаа Батцмөрийн асрамжийн газраас 15 хүн авч үйл ажиллагаа хийсэн. Тэрнээс хойш одоо хүмүүс маань нэмэгдээд тэгээд бид нар ч нэг 2 хүнийг гэр бүл болгож нэгэмшүүлж гаргалаа. Тэгээд одоо манайх чинь ингээд хүмүүс нэгэмшүүлж байна. Манай ч одоо нэг араагоос хор залуу байгаа. Нэг тэрэгэн цэртэй хүн байдгийн. Тэгээд одоо манайхан ч бол хөдлөөд хийгүүл хөдлөх хүч их байна. Одоо манайхан ч бол готолчин ойдлчин нэхмэлчин гэдэг одоо манайхан одоо гар хэвсний өдөр бас юу явуулах гээд одоо засвар үйлчлэгээ гэж тийм өдөр үйлчлэгээ явуулах гээд бас хэтийн зорилго нь тийм байгаа. Тэгээд шинэ байгуулагдсан юм байна одоо бас хуваарай болгоцсон юм болохоор бас нэг жоохон асуудал байдаг. Амьдрах орчин нь амар тайван хоолунд үйлчилгээ сайнч энэ төвд амьдарч байгаа олон хүмүүс хэн нэгэн таньдаг ойр дотныхоо хүмүүсийг хүлээж тэдэнтэйгээ уулзах сайхан өдөр ирэх болов уу гэж итгэл алдран суудаг талаарч төвийн мэргэжилтнүүд бидэнд хэлж байлаа. Тухайлбал Дундгуй аймгийн Сайн цагаан сумын Харьяад Оюун Батгуй өөрийн төрсөн охин Саран Тунгалагтайгаа уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа бидэнтэй хуваалцсан. Ирэх Саран Тунгалаг нэг ирэх. Бас энх баяргуй Аранхай аймагт байгаа төрсөн дүүтэйг уулзмаар байна. Миний үгийг дамжуулж өгөөч гэж хичээнгүйлэн гуйж байсан юм аа. Аранхай аймгийн Батцангил суманд суугаа дүү энх одоо энэ өдрийн мэндийг дамжуулж байна. Би дүүгээ олон жил мартаагүй бодоод явдаг юм. Ирж уулзаач. Хан сайн үлдэхин буйнд болж л байна. Манай асрамжийн газрын захирлыг оруулах гэдэг их сайн байт юм аа. Их сайн хүн байт юм аа. Ахайчийн төлөө төрсөн шүд байдгийг. Сайн манайх бол ганц тэрэгэн цэртэй хүнтэй хэлсэн. Тэр маань улсын асрамжин дээр 10 жил болоод нутаг орно маш их сансан хүн байсан л да. Үнэхээр ах дүүгээ ч гэсэн их сансан. Тэгээ ямар ч байсан нутаг орныг үзүүлээд ах дүүтэй нь уулзуулъя гээд би өөрөө хүргэж өгөөд ирсэн. Тэгээд миний араас 3 хоноод буцаад ирсэн байгаа. Уул нь сэтгэл нь бол нутгаа үзээд маш их хүндрсэн. Гэхдээ ээж аавынхаа ах дүү нартэй бас тодорхой хэмжээнд бас уулзах чадаагүй, уулзах гол зорилго нь бол тэр байсан л да. Тэгээд яг ирсэн ч гэсэн одоо бас баяртай байгаа. Яагаад гэвэл зэрэг өөрийнхөө төрсөн нутагт очиод ирсэн учраас. За Батгэрэл ирээдүйд төрийн бас байгуулахтай бол яг энэ оноос эхэлж ер нь хамтарч ажиллаж байна л да манай байгууллагын зүгээс. Одоо эднийх бол яг нөгөө манай нийгмийн халамжийн одоо нөгөө төрөлцсөн асрамжийн үйлчилгээ гэдэг чиглэлээр яг одоо яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөлжүүлсэн тийм энэ төрөлцсөн асрамжийн үйлчилгээ явуулдаг ийм
сайн дурын хүмүүнлэгийн байгууллага байна. За тэгээ эдний үйл ажиллагааг хамтарч ажиллаад явж байхад бол угаасаа манай дүүрэгч нь бол хүн амын нягтршил одоо хүн амын тоогоор бол одоо хамгийн их хүн амтай дүүрэгт ордог байхгүй нийслэлийн хэмжээнд. Тэр утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэжчихсэн маш их олонтой. Тэгээ яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ингэж төрөлжүүл асрамжлах төр байрлуулах юм асрамжийн үйлчилгээ гэж хэлэх юм да. Ийм үйлчилгээнд хамруулад энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо нийгэмшүүлээд те нэрийг ингээд байрлуулж байгаа энэ үйлчилгээ бол маш хэрэгтэй бүр цаанаасаа ийм шаардлагатай үйлчилгээ байсан. Тэгээд энэ Батгэрэл ирээдүйн төрийн бас байгууллага маань энэ үйлчилгээг явуулахаар одоо ингэж хамтарч ажиллах санал хүсэл тавиад бид нар бол энэ хүсэлтийг бол дэмжиж ингээд хамтраад ажиллаад явж байна. За энэ төрийн бас байгууллага маань яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг те дагнасан ийм төрөлцсөн асрамжийн үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа манайх нөгөө нийгмийн халамжийн хуулинд бас орсон байдаг л да 28 дугаар зүйлд төрөлцсөн асрамжийн үйлчилгээгээд ахмад насны чиглэлээр байж болно эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамж эсвэл нөгөө бүтүүнчин хагасунчин хүүхдүүдийн хүүхдийн асрамжийн газар гэж байдаг шүү дээ. Ийм чиглэлүүд байгаа. Эднийх болохоор төрөлцсөн тэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дагнасан тийм асрамжийн үйлчилгээ байна. Тэгээд манай хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс бол мэдээж сар болгон үзүүлсэн үйлчилгээнийх нь одоо мэдээж зардал тооцоо төсөв мөнгөний бол тодорхой хувийг санхүүжүүлж зардал гаргадаг. За тэгээд яг дүүргийн зүгээс бол манайх ч одоо 32 хороотой хамгийн том дүүрэг байгаа. Тэгээд нийт 32 хорооноос манай хорооны нийгмийн ажилтнад хорооны нөгөө амжиргаа дэмжих зөвлөл гэж байдгийн хороо болгон дээр тэр амжиргаа дэмжих зөвлөлөөр одоо энэ үйлчлэгэнд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж одоо бичиг баримтыг бүртгээд тэгээд амжиргаа дэмжих зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүл шийдвэр гаргаад тэгээд шийдвэрээ захирамжаа гаргаад тэгээд энэ байгууллагын хүмүүсийг хүргэж үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийг авчирч үйлчлүүлдэг. Хайр халамжийг өгүүлэн хайртай хүмүүсээ итгэл алдалгүй хүлээж байгаа. Энэ хүмүүсийг хараад сэтгэл эмтэрч харуулсах сэтгэл төрж байсан ч баяр хөөртэйгээр бусдын төлөө үйлчилж байгаа. Батгэрэл ирээдүйн төрийн бас байгууллагын хамт олноор бахархаж байсан юм а. Үзэгч таны таньдаг хэн нэгэн энд амьдарч байвал та заавал очиорой. Амжихгүй бол уцаарч болтугай яриарэ. Учир нь хүн хүнийхээ хайр нөмөр нөөлгөнд та бидний амьдрал оршин тогтнодог шүү дээ. Одоо тэгээд ямар ч байсан манайханд бол маш их хайр хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл зэрэг бүгд зүрх сэтгэлийн шархалцсан, ах トゥ нэртэй гадуурхагдсан. Үнэхээр бас хэцүү. Ягаад гэвэл зэрэг одоо гэр бүлүүдэд дандаа дарамттай болцсон хүмүүсүүд байдаг. Тийм учраас нөгөөдөл баграл асрамжийн газар өгөл одоо явуулцдаг. Тэгэхээр зэрэг нөгөөдөл чинь болохоор зэрэг бид өнөөдөр ерөөсөө тэр зүрх сэтгэл маш их хадуурсан, харин манай хэдийн хувьд бол өнөөдөр бол маш их гоё болж байгаа. Ягаад гэвэл өөртөө бас бурханд итгэсэн сайн мэдээ сонссон. Тэгээ зарим шийдвэр гаргасан байгаад нь бол би маш их талархаж байгаа. Бидний хувьд бол хэцүү бэрхшээлтэй зүйлүүд зөндөө байдаг. Өгөөдөө бидний орон байр, санхүүгийн асуудал одоо тэгэл өөрсдийнхээ орон байртай болох юмсан тийм ээ. Тийм цогц үйлчлэгээтэй тийм бидний зорилго ч гэсэн тийм байгаа. Тэрний төлөө бид бол бас залбирч байгаа. Биднийг дэмжиж байгаа байгууллагууд бол хувь хүн болон албан байгууллагууд бол маш их дэмжиж байгаа. Дамаа агентлаг сонгон найргын дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар агентлагийн одоо бид нартай холбогдсон мэргэжилтнүүд эднээс бол бид нар маш их сайн дэмжиж байгаа. Бид нар бас ойлгож байгаа. Хайр хизээч дуустдаггүй гэж Библиэд байдаг. Үнэхээр мөнхийн эзний дуусашгүй хайраар үйлчилж байгаа төвийнхөө хамт олонд мөн өөрт нь анхаарал тавилаг ах эгч дүү нартаа талархаж байгаагаа олон хүмүүс илэрхийлж байсан юм а. Үүний нэг нь Жандан Давггай. Тэрээр өөрт нь анхаарал тавьдаг ах дүү Сүхэ Батсуур нартаа бас өөрийг нь хүн ёсоор хайрлаж байсан Батсүмбрийн асрамжийн газрын хамт олон төвийнхөө ажилчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн. Сүхэ гэдэг нэг маань нэг ахаа өгдөд юм аа. Тэндээ маш их байлж зурдаг. Тэгээд өөрөө бацуурах байна. Төжих байна. Дэнчмэйгч байна. Тэднийд байлж зурдаг да. За босомс байсан босомс байгаа нэг хүмүүстэй бас байж явдаг. Тинжэл гоё асууж гоё асуулт тийм үгээр асууж суулгч. Нэг ажилтнаа маш
Баяд яатшүүгээд. Бас нэгэн сайхан мэдээ бол 9 жил хамт амьдраагүй ээж охин хоёр энэ төвд өнөөдөр хамтдаа амьдарч байна. Даваа жууган хувьд 9 жил Батсүмбрийн асрамжийн төвд амьдарч байсан бол охин Бямбсүрн нь Баданлинхуй асрамжийн төвд 9 жил амьдарчээ. Айсайг сан вэлбэкс. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар гэхэд нэг амархан зүйл биш. Тэгээд тэр эрүүл хүн биш аахгүй те. Ингээд ямар нэгэн эргэтэн ч юм уу өвдсөн те. Тийм хүмүүстэй ажиллана гэхэд бол миний хувьд жаахан хүлээж авах хэцүүсэн л да. Тэгэл яарсан бурхан энэ зүрхийг энэ зүйлсийг яг тэр бусдын төлөө гэсэн зүрхийг ээжийн зүрх сэтгэл тавьж өгснээ хараад за бурхан өөрөө ихлүүлсэн юм чинь тэр өөрөө төгсөн. Тэгээ энэ ямар ч сан бүх гарцыг нээх байх гэхэд л ингээд нүдний өмнө гэлээ бүтээс бий олжсэн л да. Тэгээд манай аавын хувьд болохоор энэ байгууллагад хамгаалагч идэг. Тэгээд хичээний хувьд болохоор энэ байгууллагад асрагч идэг. Тэгээд би болохоор санхүү дээр нь туслаад ингээд ажилладаг байгаа. Тэгээд одоо ингээд ажиллаж ихснээс хойш ингээд харахад зөв энэ хүмүүстэй нэг гэр бүл болцсон харагдаж байгаа байхгүй. Тэгэл өвдвөл хамт өвдвөл тэг ингээд инээвэл хамт инээгээл ингээд харж байгаад тэгээ тэр зам хичээгээ ингээ харахаар хичмэн бүр яг ингээл бид нартай харьцдаг шиг энэ хүмүүстэйгээ харьцаа тэ энэ хүмүүсийг хайрлаа гэж яхахыг харахаар бурхан талархчихсан л да. Бурхан ямар сайн бэ те. Тэр бусдыг ингээ хайрлаа авч байгаа тэр хайр нь зүр хин нэгнээс биш зүр өөрийнхөө зүрх сэтгэлээс байна харж байгаа. Үнээр талархчихсан. Тэгээд ямар ч аим олон зүйлийг суралцж जैन те. Зүр хүмүүсээс юм нэхгүйгээр хайрлах гэдэг тал дээр бол бүр илүү суралцж байгаа. Хүн хүнээ гэсэн сэтгэлтэй байгаад хүн хүнийг хайрж хүндэлж явах юм бол тэр хайр бол хүнд эргээд буудаг. Тэгээ хүнийг хүндэлж байхад тэр заавал өнөөдөр хүнийг 5-10 тоног өгчөөд тэгээ тэрнийг хар амьдрах тань биш. Хүн сэтгэлээрээ туслаад хүн сэтгэлээрээ дэм өгөөж тэр хүнд бол өдөөс эргээд бүнд буудаг болохоор би өөрөө тийм юм байна. Тэгээд ер нь эднэртээ туслаад хүнсэлээ явуулсан зорилготой энэ дийс амтж ажилласан байна. Яг 11 сарын 3-нд энэ газрыг аваад үнэхээр энэ ажлыг эхлэхэд надад болмоор үе зөндөө санагдсан. Гэтэл болоогүй үнэхээр надтай хамт исэн намайг бас маш их хүч өгчээсэн мөнхийн эзэндээ маш их баярлаа талархаж байна. Төвчээр идэг зүйлсийг илүү суралцж байгаа гэж харагдаж байгаа хгүй. Тэгээд янз бүрийн ааштай хүмүүс заримдаа муудалцахгүйгээр нь те заримдаа бүр ингээл жоох юм хийж чадж байгааг нь харахаар баярлахгүйгээр нь тэгэл ингээ харахад тэнцэнээс амар урам зориг авч байгаа хгүй те. Тэгээд тэр хүмүүсийн юм хийгээ сурж байгааг нь хараад юм аль эсвэл зүгээр тэр хүмүүсийн ингээ сэтгэл гаргаад өөртөө өрөө цэвүүлж байгааг харахтаа өөртөө ингээ баяртай байхгүй. Тэгээд аюу тийм нэг гэр бүл болцсон юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэл ээж маань чинь баг ингээл байж идэг. Тэгэл ихт бид нэр яах ингээл бид нэр ингээл ээлжлээл те болохоор харуулахаар ингээл цагаараа яг ажиллах хэвээр цагаараа ажиллаад. Тэгээд ихт маань болохоор өдөр алган ирнэ те ингээл харж байхад гэр бүл болсон. Тэгээд тэр муудалцж байгаа харахаар нэг гэр бүл дуус тийм асуудал чинь муудалцсан сайнд нь тийм. Тэгэл яг л энэ яг нөгөө эрүүл гэр бүлд нэг асуудал гарна. Тэгэл тэрийг шийдвэрлэдэг шиг энэ байгуулагч гэсэн энэ гэр бүл болсон энэ хүмүүсийн ч гэсэн хоорондоо муудалцж илэн сайдж илэн өө за тэр ууралж илэн тэр инээж илэн те эвлэрсэн явж харахаар. Тэгээ яг энэ чинь нэг хамгийн том сурж байгаа зүйлс төвчээр те хайр гэдэг зүйлс дээр зөөр ямар ч юм нэхгүйгээр хайр гэдэг зүйлсийг суралцж байгаа. Ээж аавдаа болохоор баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд таварцсан энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг ингээд те өөрсөнд нь тавьсан хичнээн хэцүү байсан ч гэсэн энэ хүмүүсийн төлөө явж байгаа те зүрх сэтгэлийн харахаа үнэхээр талархтай бас ингээд үлгэр олж байгаа хгүй. Ингээд миний хувьд талаар ингээд ээжээ хараад ямар ч боломжгүй зүйлсийг боломжтой болгож олд юм байна те бусдыг үнгүй хайрлах нь ямар их ач тустай гэдгийг харахтаа айгүйх талархаж идэг. Тэгээд аавдаа ч хэлэхэд гэсэн те хайртай шүү те ингээ ямар ч нөхцөл тэгээд төчөд толгоор олжаад те тэгэл энэ төвийнхэн бие биендээ чин сэтгэлээсээ туслах маш дуртай. Энхтвэ хэмээх инээмэгтэй 38 настай энд төвд ирэхээс өмнө уншиж бишиж чаддаггүй байсан. Харин өнөөдөр бүх үсгээ үзэж дуусаад чөлөөтэй уншиж байна. Түүний багшууд жандан давгүй. Тэрээр бичиг үсэг мэдгүй буцад хүмүүстэй багшлахаар шамдаж байгаа гэсэн.
Батгэрэлт ирээдүй төрийн бас байгууллага дүүрэг хороо хоронтойгоо ойр хамтран ажилладаг. Үүний үр дүндэж ажил маань сайн байгаа гэж төвийнхэн хэлж байна лээ. Төр засагт бол бас баярлж байгаа. Үнэхээр миний ажлыг эхлэхэд дэмжсэн, өшөө цаашдаа ч гэсэн дэмжинэ гэсэн бас хүсэлтэй байгаа. Тэр агентлаг хөдөлмөр халамж үйлчилгээний агентлаг бас талархаж байна. Тэгэхээр үнэхээр яг Монгол талаасаа яг одоо төрөлцсөн асрамжийн газрын 1 номерт эхэлсэн. Яг энэ манай улсад бол яг энэ байхгүй. Ахмадын хул байдаг, хүүхдүүдийн хул байдаг юм билээ. Тэгээ манай хул яг 1 номерт эхэлсэн байна. За Роза захиралтай Батгэрэлт ирээдүй төрийн бус байгууллага манай хорон дээр 2 сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх зорилготой. Манай хороо болохоор зэрэг ер нь манай хорооны иргэд болчихж байгаа л да энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тодорхой хэмжээний манайх ч бас хорон дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол мэдээж байдаг. Тэрэн дээрээс нэмэгдэж орж ирж байна гэсэн үг. Төр засгаас олгож байгаа халамж үйлчлэгээний чиглэлийн бүхэл одоо юунуудыг бол манай хорооноос уламжлан бүрдэж байгаа энэ иргэд маань. Төр засгаас үзүүлэх тэтгэлэг тэтгэмжинд энэ төвд амьдарч байгаа иргэд бүрэн хамрагддаг гэсэн бас эрүүл мэндийн үйлчилгээндээ сайн хамрагддаг талаар эмчнэр нь ярьж байсан юм а. Батгэрэлт ирээдүй төрийн бас байгууллага 2 сараас хойш одоо манай энэ хорооны нутаг дэвсгэр дээр асрамжийн одоо харж асрах хамгаалах хөнгөө хөгжлийн бэрхшээлтэй сэтгцэн эмгэгтэй 15 хүнд одоо халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэх нийгэмшүүлэх зорилгоор одоо байгуулагдсан. Тэр цагаас нь хойш эхлэн манай өрхийн эмнэлэгтэй одоо хамтран ажиллаж байгаа. Бид болохтой зэрэг энэ хүмүүст удиралд нэг удаа одоо нийт 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг бол хийсэн. Өвчлсөн тохиолдолд одоо дуудлагаар ирж үзэж одоо эрүүл мэндийн зохиох төвшингийн тусламж үйлчилгээ яг бол үзүүлж байгаа. Мөн одоо яг тэр чиглэлийн дагуу төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч нартай одоо холбогдуулж үзлэг шинжилгээнд нь одоо хамруулах зохих төвшингийн одоо шинжилгээнүүдийг нь одоо хийлгэж тэрнийхэн дагуу одоо эмчилгээ үйлчилгээг нь одоо хийлгүүж тэрэнд нь одоо хяналт тавьж ажиллаж ирж байгаа. Тэгээд байгуулагдсан цагаас хойш энэ хүмүүсийн одоо сэтгэл санаа ерөнхийдөө бие бэлтрийн юм байдал эрүүлдсэн гэж би бодож байгаа. Хамаагүй одоо сайжирсан. Тэгэхээр цаашд бол энэ асарга халамжийн ийм төвүүдийг бол өргөжүүлэх нь бол одоо зүйтэй юм аа гэж үзэж байна. Асарч хамгаалах хөнгөө сэтгцэн эмгэгтэй хүмүүс бол өөрсдөө одоо асрах тэдний төлөө зүтгэх тийм тодорхой түвшний ийм байгууллага байх нь бол ашигтай. Тэгвэл бол одоо энэ бол анхлан эхлэж байгуулагдж байгаа учраас ийм төвийг цаашид одоо өргөжүүлж бас байр байшингийн хувьд ч бас тусламж үйлчилгээний хувьд зохих тооны одоо орон тооны эмч совилогч үйлчлэгчтэй нөхөн сэргээх эмчилгээг дотор нь одоо явуулаад өгдөг тийм ээ. Анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ одоо нөхөн сэргээх тусламж үйлчилгээ бас нийгэм хамт олонд одоо тулгуурлан үзүүлэх үйлчилгээийг бол цогцоор нь ингээд бүрдүүлээд явуулах юм бол улам одоо цаашид хэрэгтэй байх байхаа гэж би одоо бодож байна. Тэгээ манай энэ төвийн Роза захиралтай Батгэрэлт ирээдүй байгууллага бол их сайн одоо үйлчилж байгаа. Ийм ядарсан хүмүүсийн төлөө одоо буянтай үйлийг бүтээж байгаад нь бол бид одоо их баярлж идэг юм аа. Өнөөдөр Монголд маань асаргаа халамж хэрэгтэй олон хүмүүс байна. Харин энэ хүмүүст хүрсэн төрийн зөв бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа талаар ч төвийнхэн дурдж байлаа. Манайх чинь дүүргийн хэмжээнд одоо яг 5200 гаруй тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэсэн тоо мэдээ өгдөг байхгүй судалгаа. Тэгэхээр бол миний бодлоор бол ер нь цаашдаа энэ үйлчлэгийг бүр их одоо чинь дүүрэг болгонд нэг мэгч байд юм уу те. Яг улсын хэмжээнд нийслэлийн хэмжээнд яг манай дүүрэгтэл ганц байна л та. Энэ үйлчлэгээ маа тэгээд хүмүүсийн хамрагталт бас арай бага юм уу те. Одоогийн байдлаар нэг 30 хүний оронтой те 30 хүнтэй ингээд ажиллаад явж байгаа. Цаашдаа ийм үйлчлэгээ ийм төрөлцсөн асрамжийн үйлчлэгээний чиглэлээр яг хөө төвүүдийг бас дүүрэгт нэг ч юм уу юм олон байх юм бол тэр хэрээрээ нөгөө хамрагдах хүний тоон бас өсөж хэрэгцээ шаардлага бол угаасаа маш ихтэй гэж хэлмээр байна. Төрөлцсөн асрамжийн газрын цогцлбор болгох тийм хүсэлтэй байгаа. Тэ нийгэмших, тэгээ юм хийж сургах, эднүсийг хийсэн зүйлийг гадаад дотоодод сурталчлах, тэ
гадаад дотоодын бас хөгжлийн бэрхшээлтэй олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тийм хүсэлтэй байгаа. Энэ бол үнэхээр хэрэгтэй үйл ажиллагаа учраас ганцхан манай дүүрэгтч ер нь бүхэл дүүргүүдэд одоо ийм үйлдэл явуулдаг төрийн бус байгууллагууд байх юм бол үнэхээр одоо хэрэгтэй юм бол гэж бодож байна. Манай байгууллагыг ингээд бүх талаараа тусал дэмждэг бүх балбан байгууллагууд болон тэгэд бас асруулагч нартаас баярлалаа. Тэгээд эднэр байгаа болохоор бид нараас байгаа. Тэгээд нөгөө димдээ дээс хэрчэнтэйгээ те бүгд биендээ тусалж ингэж энэ байгууллага явж байгаа нь те зөвхөн бидний лагдааж юм уу бидний хийж байгаа зүйл биш. Тэгээд бас сүү те нийлүүлдэг байгууллага дэлгүүр байгаа. Тэгээд бас нэгж тэгээс ингэж зээлээр өгч буцааж ингэж өгдөг бас те хүмүүс минь тусалдаг. Тэр бас дэлгүүрийн их чах нартаас баярлалаа. Тэгээд бас сонгоо хайрхан дүүрэн халамжийн хэлцтэй бас тэр сургалтыг хариуцдаг тэр бүхий л ажилчид те энэ байгууллага бүх талаараа тусалдаг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн та бүхний ачаар энэ хүмүүстэй үнэхээр нийгэмдээ яг зөв одоо орчин үетэй хөр нийлүүлж хатгаж чадах тийм урам зориг авч байгаа шүү гэж хэлмээр байна. Бидний энэ үйл ажиллагааг бас нийтэд бас үнэхээр сурталчилж гаргаж өгсөн бүхэнд баярлалаа. Тэгээ үнэхээр манай байгууллагатай хамтран ажилладаг Горагаз тэ одоо энэ талс телевиз одоо бүх хүмүүст бас баярлалаа гэдгийг бас хэлхэн таатай байна. Хайр бол төвчээртэй, инэрэнгүй, хайр атаархдаггүй гэж мөнхийн эзний үгэнд байдаг. Бас юу тарин түүнийгээ хурах болно гэж Библиэд бичээстэй байдаг. Хайрын үрийг тарьж байгаа Батгэрэл ирээдүйн төрөөмс байгууллагын хамт олныг мөнхийн эзэн ивэж өрөөх болтугай гэсэн сайхан үгээр сайн үр нэвтрүүлгээ өндөрлөж байна.